Сайн байцгаана уу? Өнөөдөр хамтдаа зориулж миний ярих кино бол 2008 онд гарч ирсэн Jumper одоо монголоор шилжих чимээх 85 саяар бүтээд 225 сая долларын ашиг болж байсан сонирхолтой нэгэн бүтээл. Энэхүү кинод маань алдарт рэпер Eminem Megatel тоглож байгааг үдэг. Тэгээд ер нь бол явж шилж олсон жүжигчин энэ маань л байсан юм билээ л дээ. Тэгээд оддын таны фэнүүд бол Skywalker хандахгүй таньж байгаа зү тэ. Тэгээд Eminem, Skywalker, Shorinгийн сүрэл энэ гурыг хэрвээ төстэй байна гэж харвал бас л төстэй харагдгараа. За тэгээд кино давч агуулгын хувьд тэгвэл очихыг хүссэн газраа толгой дотроо төсөөлөхөд л хормын дараа гэхэд тэндээ ирчихсэн байдаг нэгэн залуугийн тухай энэ тухай өгүүлнэ. Банкны сейф рүү 2 удаа орж гарахад л 2 сая доллартай болно гэж бод. Гэхдээ түүнийг ингэж удаан жаргахгүй орон зай хооронд шилждэг ийм хүмүүсийг ангуучилдаг бас тийм тусгай алба киноны дундаас гарч ирснээр жинхэнэ үйл явдал өрнөж эхэлдэг. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Дэвид гих даруухан жаал хүүгийн хувьд ээлжид нэгэн уйдгартай хичээлийн өдөр дуусч байна. Тэр ангийнхаа охин Милид бараг л анхны харцаараа дурлцсан бөгөөд өнөөдөр тэр зориг гарган түүнд их л онцгой зүйл бэлэглэх гэж байгаа. Маажаалхуу арай гэж энэ цасан бөмбөлгийг олж авсан учраас хайртай охиноо бэлгээ нээж үзээд баярлаж байгааг нь юунаас илүүтэйгээр харахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Мэйли засан бөмбөлгийг хараад ихэд догдлож баярлалаа хэмээн хэлхийн завдалгүй тэдний ангийн дээрэл хүүхэн Марк төхөж ирснээр шууд булааж аваад өнөөхийг нь гол руу шидчихдэг. Дэвид бодож санаж байгаа ч юм байхгүй засан бөмбөлгийнхээ ардаас мөсөн дээгүүр аалхалж эхэлнэ. Тэгснээ бэлгээ аваад өөртөө итгэлгүйхэн Мейли рүү эргэж хараад гараа өргөх. Тэр мөчөд голын мөс доошоогоо цөмөрчгөн тэр. Мейли сандарч Дэвидэд туслах гэж оролдогч Марк түүнийг зогсооно. Усны урсгал түрэгдэж мөсөн доороос гарч чадахгүй байгаа манай хүү хүчил төрөгчгүй болж удахгүй өөхөх гэж байгаагаа мэдэрнэ. Амьсгал авах гэж байдгаараа тийжлэн хідэн мөчөө хайр найргүй сарвгнуулж байх тэр үед итгэмээргүй нэгэн үйл явдал болдгоно Дэвид голын ёроол руу эгц доошоогоо татагдснаа нэг л унж байгаа юм шиг мэдрэмж авсаар хатуу зүйл дээр газардаг номын сангийн цэнхэр шал байдаг. Хамаг байдгаараа норчихсон жижигчсэн манай хүү юу болоод өнгөрснийг ойлгож ядна нөгөө засан бөмбөлгөө хатгасаар номын сангийн тэг дундуур ус татуулан гарах хаалга руу чиглэнэ. Тэнд байсан хүмүүс мэдээж гайхаад хоцорцгоо. Гэрлүүгээ харих замдаа манай хүү шокноос бүрэн гараагүйч хэрхэн голын голоос номын санд унчихснаа минут секунд бүрээр нь эргэцүүлэхтэйгээ болсон байна. Дэвид аригчин эцэгтэйгээ хамт амьдрах бөгөөд тэрний ээж нь манай жаал хүү бүр хитгэн настай бараг 5-6 та байхад нь хаяад явчихсан. Уильям хүүдээ өнгөн дээрээ хитрхи хатуурхах хэдийч сэтгэлийнхээ гүнд ихэд хайртай. Яг хоёр хаягдсан нэг дор амьдраад байгаа аахгүй өдий хүртэл амьдралынхаа ихэнх хугацаанд яагаад гэдэг асуултанд хариулт олох гэж ихэд хичээсэн. Тэгээ сүулдэ зөхөрсөн. Яагаад ээж нь эхнэрийг хайж явсныг одоо хүртэл тэд ойлгов. Тиймээс эцэстээ нэг нь архинд орж нөгөөх нь дууга хурааж дотроосоо дүгдсэн. Хоол чинь хөржлөө. Хой. Сургууль дээр л. Чи яаж хав? Дэвид. Алчуур аваад энэ усаа арч. Дэвид. Хаалга онгойлго. Уильям өрөөнд ороод ихэд гайх бол маажаалхан нөгөө талд буцаад дөнгөж өдөрхөн зочилсон номын сандаа эргээд ирчихсэн байдаг. Энэ үйл явдал Дэвидийг ихээр зочрох бөгөөд голын уснаас азар амьд үлдээгүй гэдгээ маажаалгүй ингэж нэг юм ойлгож байгаа юм. Хөө өөрийнхөө энэ чадварыг ганцхан номын сангаар хязгаарлагдахгүй хүссэн газартаа нүд ирмхийн зурж шилжиж болохыг нь мэдж явдаг. Гэхдээ тэр одоо хүртэл нэлэх ногоо хэвээрээ байгаа учраас номын сангаас алхаж гарахаар шийднэ. Яг шилжээд гарчихна гэж толгойд нь орж ирэхгүй байгаа байхгүй юу? Хорон хаалгыг тэр хэд хэдэн удаа гараараа нааш цааш хөдөлгөж үздэгч онгох шинжгүй байна. Ийм газарт өөрийгөө авчраа цоожилж явдаг. Ёстой борчтой хэмээн жаахан уурсангүй хаалганд дахиад хөрвөл Дэвид дунтлахын өрөөндөө буцаад ирчихдэг. Манай хүү өөртөө тохиолдоод байгаа энэ бүх зүйлийг амьдралаа оронгоор нэргүүлж болох аз тохиолмод хүлээж авна. Яагаад гэвэл тэр анх удаага зовлон шаналл мэдрүүлсэн гэрийнхээ дөрвөн ханаас зүгтаах боломж олж харсан юм. Ээж зүгтэж чадсан юм чинь би ч гэсэн чадна. Өөртөө хэрэгтэй бүх зүйлсээ баглаж авсныхаа дараа Дэвид энэ газрыг бүр мөсөн орхихоо өмнө нэг хүнийг эцсийн удаа харахыг маш ихээр хүсдэг. Энэ нь мэдээж Мейли.
Охин сайхан сэтгэлтэй найзыгаа голын усанд ам өргөчихлээ л гэж бодсоор бүтэн өдрийн турш зогсолтгүй өөсөн байна. Гэни түүний цонхны доор үл мэдэгдэх чимээ гарснаар Мили орноосоо хүндий. Тэгэд гадагшаа гарч тэрхүү газар руу дөхөж очвол Дэвидийн өдөр түүнд бэлгэлсэн засан бөмбөлөг тавлуур дээр нь байж байдаг. Би Эмилид бүгдийг ярьж өгмөр байсан. Дэвид, Манай гол дүр хэндэж баяртай гэж хэлэлгүйгээр өөрийн дассан өссөн гэрээ орхиж шин амьдрал эхлүүлэхээр нэгэнт сэтгэл шулуутсан байна. Эхний удаад байгаа мөнгөндөө тааруулж буудлын жижигхэн өрөө түрээсэл. Тэгснээ маргааш өглөөнөөс нь ахуулаад өөрийн шин олж авсан чадвараа жаахан сайжруулахын тулд бэлтгэл маягийн зүйл хийж эхэлнэ. Хүний нүд хариулж байгаа Дэвид ойрын зайд шилжилт хийх гэж оролдогч шууд мод мөргөөд унчих. Арсаар иж мод руу гүгэд очиж байгаа байхгүй. За жаахан бэлтгэл хийж өмнөхөөсөө арай ирсэн болохоор өрөөндөө эргэж ирсэн даруйдаа тэр жуулчдад зориулсан гарын авлагыг нэлээд сайн эргүүлж тойруулан хард сууснаа. Очиж үзээгүй ч тухайн газруудыг толгой дотроо төсөөлөн өөрийн чадвараа шалгахын тулд шууд шилжиж очихыг хүсдэг. Тэр ийхүү зургнаас бодит газар руу ээлж дараалан шилжиж явсаар эхний удаадаа өөрийн чадвартаа бүрэн итгэлтэй бол. Ингэснээр тэр төсөөлж харж мэдэрчилж чадвал энэ дэлхийн хаач ямар ч байшин барилга ой шугуу байсан. Бүр банкны сейфэнд хүртэл ямар ч саадгүй орж чадах юм байна гэсэн адын бодол тэрнийг эзэмдээд эхэлдэг. Угсаа мөнгөгүй байгаа юм чинь хамгийн их мөнгөтэй газар бодогдсон тодорхой шүү дээ. За тэгээ маажаалхуу анхны хууль бос үйлдэлийнхээ золиосоор тухайн хотынхоо хамгийн том банкыг сонгоно. Дотогшоо тэр 0-ын өрөө асууж ороод доош бууж байхдаа яг нөгөө мөнгө хадгалдаг сейфнийхэн дотор талыг нь азар олоод харчихдаг. Маш анхааралтайгаар банкны өнцөг болон бүрийг нь тогтоож ой санамжиндаа шингээсэн Дэвид цоож эвдэхэд хэрэг болох ганц хоёр зүйлсийг аваад өдөр усан 0-ын өрөө рүүгээ эхлэж шилжих байна. Долларыг бодлоор нь тэр шууд тайлж зөвхөн 2 шилжилтийн дараа л гэхэд 2 сая доллартай тэр болсон байна. Энэхүү үйлдэлээ Дэвид янз бүрийн банкн дээр дахин хийснээр хар нялхаараа санхүүгийн эрхчлөөнд хүрчиж байгаа юм. Эдэн жилийн дараа гэхэд Дэвид тансаг байшинд ганцаараа амьдарч шилжих чадвараа улам төгс болгочихсон сууж байна. Тэр удирдлага авахтаа хүртэл залхуурч гэр дотроо бараг л алхдаггүй. Дэвид ийм онцгой чадвартай хэдиж хэндэж туслахыг хүсдэггүй. Оронд нь харин өөрийгөө зугаацуулж дэлхий дээрх хамгийн сайхан гэсэн газруудаар зугаалж цагийг өнгөрөөнө. Өглөөн нь эзэнгүй далайн эрэг, өдөр нь Египтийн пирамид, оройн нь харин Биг Бен. Аялж зугаалах дуртай хүндэл мөрөөдлийн чадвар байгаа шүү дээ. Энэ бүхний ардуур ширэнгэн он гүнд Ролан тэмэх нэгэнэр зэвсэгтэй этгээдүүдийг толгойлчихсан хэн нэгэнд зориулаад захилгаан гүйдэлтэй утсаар өөрөх бэлдээ зогсож байна. Тэрний тавьсан хавханд орох хөөрхийлэлтэй энэ залуу бол манай Дэвидтэй адилхан өөр нэгэн шилжигч. Роландын ажилтг байгууллагыг үндэсний аюулгүй байдлын алба гэдэг. Өөрөөр текст нэрлээл яваал эдэмэлдэг. Гэхдээ яг хийдэг ажил нь бол маа залуу шиг шилжих чадвартай жампруудыг ахна. За энэ хүмүүс өөрсдөө паладинууд гэж дууддаг. Энэ өдрийн орой Дэвид гэртээ эргэж ирээд ганцаараа л байгааг бодчихсон. Угаасаа ганцаараа амьдрэх юм чинь хувц сундраа тайлаа зогсчихсэн чинь гэнэтээ давхраас нь сайн байна уу хэмээн нэг хүн мэдлдэг нь Роланд бай. Маа залуу үнэхээр их хаас таачтай хэм би миний гэрт юу хийж байгаа юм хэмээн асуул өөдөөс нь Роланд ин ер нь хулгай хийснийхээ ард дээр ийм зүйл үлдээдэг юм бэ хэмээн асуув. Энэ яриагаа дуусгая. Эхлээд миний асуултыг хариулах. Чи яаж үдээ болтол баригдалгүй ирсэн? Үр дагавар ямагт байдаг. Тэр Дэвидийг 2 давхраас шидэж дээрээс нь нугслаж алах гэдэг ч маа залуу болтож чадна. Гэхдээ хөлөө уургалуулчихдаг. Эцэг хүчээ шахаж байгаа Дэвид уцтай чигээрээ мөнгө хадгалдаг өрөө рүүгээ өсрээд орчих. Тэгээд тэндээсээ дастагч авч өөрийгөө чөлөөлөөд авч чадах хэмжээгээр мөнгө авч жагаад хуучин гэрлүүгээ шилжчихэн тэр. Ганцаараа үлдсэн Роланд хэн нэгэн рүү залгаад нөгөөх чинь зогтчихлаа. Надад шилждэг газрууд нь яаралтай тэрнийг барих хэрэгтэй. Тиймээс бүх ажилчдаа тэрний ардаас явуулаа гэсэн тушаал болгоно. Дараагийн өдөр болоход арай гэж амьд гарсан маа залуу жаахан эргэлзэнгүй Милигийн гэрийн хаалгыг догшиж байгаа харагдана. Милигээс тэрнийг харсан даруйдаа үнэхээр их баярлаж найз чинь хотын захын жижигхэн бааранд ажилдаг болсон хэмээн хэлдэг. Дэвид Милигийн ажилдаг бааранд очиод түүнийг холоос хэсэгхэн ширтэд суужснаа тэндээс явахаар шийддэг. Тэгтэл гар хаалган дээр нөгөө жаахан байхад засан бөмбөлгийг нь ус руу шидчихдэг Марк таарснаа. Өө шин чин өндгөн тоолгоод мөн үү? Эсвэл би сүнс хараад байна уу? Чи Дэвид вэ штэ хэмээн тэрүүгээр нэг хорлож эхэлдэг. Үгүй ээ, та хүн андуураад байна гэдэг ч ард нь Мили ирж гисэн
Дэвид гэж зогсож байна. Марк Миллиг доромжилж тэрний өгзгөнд хүрэхэд Дэвид бие барилгүй түүнийг зохиж авснаар зодон болдог. Эхлээд Марк маа залууг хэд сайн зохиж аваад газар тунгаадаг Дэвид босч ирээд тэрнийг дүлгэснээр тэр хоёр хашааны ард гар. Эгтээ тэр Маркийг аваа шилжчих бөгөөд очсон газар нь хүүхэд байхдаа хамгийн анхтай эрэмцсэн банк нь байдаг. Маркийг үлдээчээд Дэвид ганцаараа хашаанаас гарч ирснээр Марк явчихлаа хэмээн Миллид хэлдэг. Өнгөрсөн бүх хугацаанд чи хаана байсан юм бэ хэмээн эмэгтэй маа залуугаас асуувал надад аз таарч би банкнд сайн цалинтай ажилд орж чадсан. Тэгэд нийлээд хэдэн жил хөдөлмөрсний эцэст би баян болчихсон байсан гэд худлаа хэлчихдэг. Тэгснэ би удахгүй Рим рүү аяллаар явах гэж байгаа гэд хамаалчихдаг. Энэ ч угаасаа сансаргүй тохиолдол биш л дээ. Дэвид Миллиг хүүхэд байхасаа л тийшээ явахыг мөрөөддөг байсан гэдгийг нь одоо хүртэл санаж байгаа. Тэгснэ чи надтай хамт явахгүй чимээ түнд санал тавихад Милли мэдээж ямар ч хэрэгэлцээгүйгээр заа гэж хариулв. Роланд энэ үеэр цагдаа хэсэг дээр ирчихсэн Марк гэдэг залуу Дэвидэд гомдол гаргасан талаар асууж сургалаад явж байна. Яг нөгөөх нь Севен дотроос олдохгүй юу? Байцаагч Роландд итгэлгүйгээр тэрний бичиг баримтыг шаардаж эхлэхэд манай бор өвөө дэлбэртлээ уурлаж нөгөөмөө цагдаг ухаан алтлан зохиж унгаагаад нэг байцаалтын өрөө рүү алхаад орчихно. Энэ бүхний ардуур Дэвид хайртай эмэгтэйгээ дагуулад аль хэдийнэ талд ирчихсэн Колизей үзэхээр алхаж байна. Харамсалтай нь өнөөдөр тухайн газар нь хаалттай байж таардагч Дэвид нөгөө талд нь шилжиж гараад Миллиг дотогшогоо орохыг өрдөг. Тэд хоёулахнаа Ромын алдарт Колизейг бишрэн шимтэн алхаж байх цуурт нууцлаг нэгэн залуу манай хоёрыг өндөр дээрээс ажиглаад сууж байна. Энэ залуу Дэвидийг Миллигээс холдох тэр акшнд өмнө нь гарч ирээд намайг Гриффин гэдэг би чам шиг шилжиж чадна. Чиний ардаас хүмүүс мөшгөж байгаа хэмээн анхааруулдаг. Энэ мөчөд хоёр палатын тэдний ардаас гарч ирэхэд Дэвид шууд зүгтаах бол Гриффин нөгөө хоёртой тулалдаж эхэлдэг. Дэвид энэ бүхнээс хол байх гэж хичээдэгч паладинууд маа залууг цахилгаан уцаараа баглаж яваад тэндээс явуулдаг. Гриффин маш урттайгаар шилжилтүүдээ хийж нөгөө нөхдүүдийг нэг нэгээр нь өндөр дээр шидлэн эхний удаатаа аюулгүй болгодог. Тэгснэ энэ хүмүүсийн амьдралын гол зорилго нь юу гэж чи бит хоёр шиг хүмүүсийг олж устгах. Тэдэнд өөр ямар ч хүсэл мөрөөдөл байхгүй. Ингэж хийснийхээ дараа Гриффин нөгөө хоёрыг аваад шилжээд алга болчихно. Дэвид энэ бүхнийг сонирхон тэрний ардаас үлдээс мөрийг даган үсрэлт хийхэд Гриффиний нууц байранд тэр ирчихдэг. Чи яагаад намаа дагаад хүрээд ирвэ? Чи энд байж болохгүй. Энд байгаа зүйлсийг чи харж болохгүй. Одоо хурдан буц гэж хэлснээр Дэвид эргээд Милли дээр хурж иж байгаа юм. Тэгээ найз охиноо хурдхан тэндээс олдуулж буудлын руугаа явахаар алхаж байтал цагдаа нар хоёуланг нь баривчилчихсан тэр. Эсэг дээр ирсэн даруйда Милли музейд нууцаар нэвтэрсний төлөө л тэд нар ингэж байна гэж гисэн сууж байх бол нөхцөл байдал тэрний бодсноос илүү хүнд байгаа. Байцаалтын өрөөнд Дэвидийг шалгаж байсан цагтаа солигдож чамайг дарга өөрөө биечлэн байцаана гэсэнгээд яваадаг. Энэ үед хэнийч төсөөлөөгүй нэгэн үйл явдал болдог нь олон жилийн өмнө маа залууг орхиж явсан Мэри одоо ээж нь гэсэн үг шүү дээ. Гэнэт түүний урд гараад байна. Бүсгүй юу ч болог юм шиг хүүгийнхээ гавыг тайснаа эндээс яг одоо яв. Найз охиноо энд нь үлдээ. Хэрвээ тэрнийг амьд байлгая гэж хүсэж байгаа бол дахиж хизээж битгий уулз гэснээ өөрөөс гараад явчихна. Ээжигээ тэр бараг сүүлийн 20 жил хараагүй учраас ардаас нь дагаж дахиад хайлтхан ч болов царайг нь харахыг хүсдэг хэдэж эмүү цагдаа ардаас нь зурласнаар Дэвид эхлээд Гэс Египтийн пирамид руу үсэрчгээд ирдэг. Миллиг харсан даруйда Дэвид тэрэнд юу ч тайлбарлалгүйгээр буцах хэрэгтэй болсон энэ хотоос аль болох хурднаар явах хэрэгтэй гэснээр онгоцны буудлын руу дагуулад явна. Тэгснээ яг нисэх болсон чинь Милли чи ганцаараа явчих. Би энд ажилтаа гэд үлдчихдэг. Энэ үеэр Роланд маа залуугийн гэрдэр ч гэсэн аавд нь цагдаа байна гэж хэлээд хүүгийнх нь болон экс эхнэрийн талаар ганц хоёр зүйлс асуухад би хүүгээ 8 жилийн өмнө л хамгийн сүүлд харсан. Харин эхнэрээ бол бараг 20 жилийн өмнө харсан гэж гисэн сууж байна. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Дэвид Миллиг онгоцны буудлаас суулгаж өгчхөөд Гриффин дээр хурж ирдэг. Тэгснэ энэ паладинууд гээд нөхдүүд яагаад биднийг ингэж хөөгд байдаг юм. Би уул нь буруу хийсэн нэг ч зүйл байхгүй гэхэд тэд биднийг энэ хорвоо дээр орших ёсгүй хүмүүс гэж үздэг. Намайг жаахан байхад тэд миний гэр бүлийг хүйс тэмтэрсэн. Би ухаан орсон цагаасаа л зугтаж амьдарч байна хэмээн түүнд хариулдаг. Дэвид гэр бүл гэдэг үгийг сонсоод аавыгаа санаж түүнтэй уулзгаар шийднэ. Тэгээд гаднаа ирж гэрлүүгээ орвол аав нь шалан дээрээ ухаангүй хэвтэж байна. Тэр өө гашууд автаж аавыгаа эмнэлэгт хүргэж ирдэгч эцэг нь аль хэдийнэ энэ хорвоог орхисон байна. Дараагийн өдөр тэр Гриффинтэй дахиад уулзна. Дэвид Роландын талаар мэдхийг хүсч тэрнийг хаанаас олж болох талаараа сун Гриффинд байгаа мэдээллүүдийг харахыг хүсдэгч Наадах чи чамд тусуулахгүй. Тэдний эсрэг ямар ч нэмэргүй. Чамаас хэдийн зээлээд авч явъя. Битгий гар хүр. Огчиш. Чи ер нь буцаад сургууль руугаа шилжиж тэндээсээ юм сурч аваач. Би тэднийг 10 жилийн турш судалсан.
Би Роландыг олох хэрэгтэй байна. Боцны чин гарц. Хэрэггүй. Надад 8 цагийн хугацаа байна. 8 цаг аа. Хамааг эргэж ирэхэд эндээс явж гисэн байгаарай. Нэг чулуу болоо доор нь ороод нүгдчих. Дэвид тэрнийг дагааж үлдээсэн порталных нь мөрөөр шилжиж орвол Токиод ирсэн байна. Яах гэж хүн дагаад байгаа юм бэ? Надаас өөр хүн чамайг дагаж чадахгүй. Чи намайг яг яа гэдэг юм бэ? Үгүй гэж байна. Тэгээд хамтрах юм уу? Зүгээр л гэртээ харж үз. Хоёр супербаатар хүчээ нэгдэх тухай уншсан биз. Гриффин автосалон руу шилжиж тентгийн хамгийн тансаг машиныг цонхоор нь гаргаад. Тэгснээ хотын гудмаар зүгээр ч явчихгүй. Төгсрөл улаан гэрлүүдийг ардаас нь алгасаж эхэлдэг. Би нэг шилжигчийг таньдаг байлаа. Солиотой амьд шүү. Байшин шилжүүлэх гэж оролцсон гэд боддоо. Дахиж чадаагүй юм да хөр. Яагаад? Салигаа жуулчихсан юм. Чадал нүрэг. Гэхдээ үхээс өмнө жаахан чичиргэж чадсан шүү. Тухайн машинтайгаа манай хоёр Мелигийн буу хонгоцсны буудалд ирдэгс нөгөөх нь айл нэг цагийн өмнө онгоцсноосоо буугаад гэрлүүгээ харьчихсан байна. Ингэснээр манай хоёр саалж Гриффин нууц руугаа явж зэвсгээ бэлтгэхэр болох бол Дэвид хайртай эмэгтэйг гэрлүү очив. Маа залуу Мелитэй уулзсныхаа дараачаар тэрэнд багсаг үннээ хэлж уучлалгуугаад ойлоо явах хэрэгтэй байна. Энд удвал аюултай хичгсэн зогсчойдол Роланд тэдний гадаа машинаасаа бууж ирж. Өөрийг харсан Дэвид ямар ч эргэлзээгүйгээр Мелиг аваад Гриффиний нууц руу үсэрчигдэг. Роланд Мелигийн гэрт орж ирээд тэдний үсэрсэн уулмөрийг тодруулан шилжигчдийн ардаас дагах боломж олгодог. Өндөр технологийн төхөөрөмжөөр шууд ажиллаж эхэлдэг. Роланд эргэн тойрны анхааралтай гэгчин ажиглаж байх хооронд Дэвид Гриффин хоёр багны арталт нуугдцгааж байна. Энэ үед маа залуу ширээн дээр ил үлдээсэн ээжийнхээ зургийг санснаар түүнийг авах гэж явж байгаад нэгнийх нь захиргаан хавханд оногдчихдаг. Роланд түүн дээр алгуурх нар дөхөж ирээд шилжигчдийг устгадаг өөрийн хутгаан маш тайвнаар тэрний урд ил болгоно. Найз дээрээ дагуулж ирсэн баярлалаа. Хүлээгээрэй. Та нар намайг яасан гэж ингэж байгаа юм бэ? Би та нарт муу юм хийгээгүй шүү дээ. Би хинт ч муу юм хийгээгүй. Шилжигчид эхэндээ бүгд л сайн хүмүүс байдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхий хэрээр тэд өөрсдийн хүчинд хэд авдаж дур зоргоор ашиглацгаад. Энэ нь мэдээж эцсийн дүндээ хүн төрлөختөнд аюултай гэснээр яг Дэвид рүү нөгөө хутгаа дүрх гэж байхад нь Гриффин хажуу талаас нь галаар шүшигчтэй гарч ирснээр ман залуу энэ удаад аврагдаж байгаа. Роланд энэ дайралтаас азар амьд үлдээж Гриффинийг эцэг эхийг наартаас нэг их тамлалгүйгээр илгээх амласнаар нөгөөдхийнхөө юмыг хөдлөгч гэж байгаа. Гриффин угсруулсан шилжилтүүдийг нэг дор хийж агаарын давхаргыг урж тасцсаар асар их хөрвөлдөгдсөн хүчээр Роландыг агуугаас өсөрч гартал нь нэг сайн дэлсэж авдаг. Нөгөө хоёрыг учраа олж хооронд Мели дотогшоо эргэж орж ирээд хананд хүлээдтэй байх Дэвидийг олж харна. Гриффин мотоцикл унаж Роландын урдаас гинэт алгуулснаа эргэж ирэхдээ Лондонгоос автобус чирж ирснээр Роландыг дарж авах гэж авдаг. Тэрний энэ дараасан олон амьтдад дайралтууд өөрийнх нь нуувчийг бүр мөсөн үгүй хийж Мелиг шоконд оруулна. Паладинууд портлоор дамжиж нэг нэгээрээ нэмэгцэх байх учраас Гриффин нөгөө өвгөнтэй тэмцэлдэх зууртаа цаатлаас орж ирэх нөхдүүдийг зогсоохын тулд бүгдийг нь үнсэн товрох болохыг хүсдэг. Энэ үеэр Мели дасдагч өрчихсөн Дэвидийг суллах гэж хамаг хүчээр шахууж байна. Эгж захтаа болоогоо спивнээс өөрчлөлт гоогаад байгаа. Манай хоёрыг ингэж романтиклаж явах хооронд Гриффин нөгөө төхөөрөмжийг барьсаар боцож ирнэ. Тэгснээ одоо тэдний портал удахгүй хаагд наадуул чинь яаж чадахгүй хэмээн хийсэн зүйлдээ ихэд багтангуй ярьчихсан зогсож байтал Роланд муу нохоо үхтээ өхөр бууга тавина гэдэг шиг порталны цааталаас захилгаан буугуулаа шийдснээр Мелиг найз залуугийнх нь хамар доороос хулгаалаад аваад ирдэг. Дэвид ихэд сандарч одоо яах вэ? Тэрнийг яаж аврах вэ? Ардаас нь явцгаа хэмээн Гриффинд хэлдэгч нөгөөтгөн чи солиорой юу? Хэрвээ чи дээр тэнд очил хоёулаа дуусна. Бүгд отчихсон хүлээж байгаа. Надад өөр төлөвлөгөө байна. Чи дээрийг тэдний бүх ажилчид Мелигийн гэрт хүлээж байгаа шүү дээ. Энэ бол нэг дор тэднээс салах алтан боломж. Надад эсрэг бөмбөг байгаа. Одоо Мелиг хоёулаа аварч чадгаасаа аль хэдийн өнгөрсөн. Агуу зүйл золиос хэрэгтэй байдаг. Тийм биз дээ хэмээн өшөө авалтанда хэтэрхий улаарсан Гриффин ярьж эхлэхэд Дэвид эсрэг бөмбөг дэслэгч хоёрыг нь булаагаад өөр газар руу зогтчихan тэр. Манай хоёрын дотоод тэмцэл энэ дэлхийн өнцөг булан бүрт нүд ирмэх зурт үзэгдээд байна. Буцаагаад өг. Уучлаарай Гриффин. Дэвид надад тэслэгчийг өгөөч. Дэвид тэслэгчийг өндөр дээрээс шийдснээр агаарт тэд үргэлжлүүлэн тэмцэлцээр газар дундахтай харин хаанхын чимбэ усан байсанд унцгаа.
Маа залуу хурдхан тэндээс угтаж хойд мөсөн далайн тэг дунд газардах бол Гриффин түүний ардаас дагаж ирэхдээ машинтай болоод ирчихсэн түүгээрээ Дэвидийг мөргүүлж ус руу унгаах санаатай байдаг. 2 секундын дараа тэд дахиад барьжлан өөрчилж энэ удаад ирсэн газар нь дайн тулаантай ус байдаг. Дөгөө хүмүүс машины жолооч бол бүр шок. Гриффин өөрийн хүссэн тэслэгчээ олж авсан болохоор баяртай гэж хэлээ Дэвидийг орхихыг хүсдэгч яг энэ үед нь ойрхон захилгааны самхаг унаж таарахад Дэвид Гриффинээс зурж аваад шилжигтэй захилгаан шонгийн завсар түүнийг хавчуулж чаддаг. Ингэснээр тэдний тулаан энд хүрээд өндөрлөж байгаа юм. Маа залуу үүний дараа Мелигийн гэрт отолтонд орохоо мэдэж байгаач шууд алхаад орчих. Паладинууд түүнийг харсан даруйдаа хідэн талаас нь нөгөө нэг юмараа оосрлож хаашаач хөдлөж чадхааргүй болгочихдог. Өвдөлт уур хилэн хоёртой бүрэн эзэмдүүлсэн маа залуу дотроо байгаа бүх хүчээ шавхахгүй болоо энд үхэн гэдгээ хэн хинээс илүү мэдэж байгаа. Эсэг хугацаанд дараа тэдний байгаа байшин суураараа ганхаж хан туурга дээвэр цонх нь хагарч ирлээ. Тэгснээ нүд ирмэх зуурт Мелигийн амьдардаг байшин алга болчих. Дэвид тухайн байшинг ойрхон барилга гол руу шилжүүлсэн байна. Яг нөгөө хүүхд тахта унжсэн газар нөхгүй. Голын ус бүх зүйлсийг яроол руугаа татаж амьтаа болгонд өөхөх аюул нүүрлэж эхлэхэд Дэвид Мелиг аврахын тулд арга буюу нөгөө номын сандаа нөгөө байшингаа чирсээр хүрээдэг. Таастай арай л гэж амьд гарлаа. Одоо хайчгүйгээ сууж байтал Роланд нурангийн дундаас босч ирж байгаа харагдана. Дэвид маш урдан тэндээс өөр газар чилжиж Мелиг орхиод Роландтай ганцаараа тэгснэ хөгшин хэрийг самцныхын ардаас барьж хаанхын чимбэ агууруу шилжилснэ. Надад чамайг хороох олон 100 шалтгаан байгаач би чамайг амьд орхилоо. Та нарын айгаад байдаг шиг тийм хэрцгий аим шигтэй хүн би бишээгээд яваадаг. Хэд хоногийн дараа маа залуу нэгэн айлын хаалгыг догшдог нь түүний ээж Мэригийн гэр байна. Та тэдний нэг үү? Тийм ээ, энэ үнэн. Чи анх 5 настайд шилжиж эхэлсэн. Надад 2 сонголт байсан. Чамайг хөнөөх эсвэл орхиж явах. Тэгээ та орхиж явсан. Чамайг хамгаалахын тулд. Би 5 настай байсан. Би шилжигч. Харин та Хөлөг Баатар. Одоо яах вэ? Би чамд хайртай болохоор чамд зүгтах боломж олох юм. Амжилт хүсье. Ээжтэйгээ ярьж дуусаад Дэвид Мели дээр хурж ирээд хаашаа явахаа асууснаар энэ хүүгийн номонд дуустав. Яг энэ түрээд энэ удаагийн тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайктар, subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.